За хянан шалгах төр хороо 2024 оны 1-р сарын 4-ний өдрөөс эхлэн эмийн сонсгол цэг имэн, бие парламент цэг имэн, эмийн төр хороо парламент цэг имэн болон утсаар иргэдээс эмийн үн чанартай холбоотой мэдээллийг хүлээн авсан. Энэ хүрээнд иргэдээс эмийн үн чанар төрийн хүн сурталын талаар ирүүлсэн олон мэдээлэл ирсэн байна. За энэ хүрээнд манай 11 хянан шалгах шинжээч нар ажилласан. Нийтдээ 1164 албан тушаалтан, 6200 нотлох баримт, 153 мянган ширхэг цаасан нотлох баримт, 85 мянган ширхэг захин файл цуглуулж нотлох баримтын шинжилгээ судалгаа дүгнэлт гаргажээ. Нийтдээ давхарсан тоогоор 150 гаруй гэрч 3 өдрийн турш дуудагдан хянан шалгах шинжээч нарын тайлан дүгнэлтэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр дуудагдсан байгаа. За эмийн сонсгол цэг имэнээр 930 гаруй захим хуудасаар гомдол санал ирсэн байна. Шууд утсаар 51 26 14 40 гэсэн утсаар 350 гаруй дуудлага ирж иргэдээс гомдол санал ирсэн. Захим хуудас парламент цэг имэнээр 648 гомдол санал ирсэн ийм статистик мэдээ байна. За захим хуудас шууд утас захим хуудас парламент цэг имэн гэдэг та бүхэндээ хэлснээр хараарай. Тэгэхээр ард иргэдийн одоо хамгийн их шууд одоо мэдээлэл өгж байгаа сувг бол одоо утас байдгийн байна. Нийт гомдол саналын 51% нь одоо эмийн чанартай асуудлаар утсаар мэдээлэл ирүүлсэн. Буцаадаа нэг буцаач ирүүлсэн байна. Харин захим хуудасаар бид нэг 37% мэдээлэл авсан. Парламент цэг имэнээр бол 12% нь мэдээлэл ирүүлсэн байна.